Миний сувгийг байнга сонгож үздэг та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ та миний сувгт subscribe хийгээг бол subscribe товчийг дараад хажуудлынх нь хонхыг дарчаарай. Тэгэх юм бол намайг шинэ видео оруулах болгон танд мэдэгдэл очиж явах болно. Видеоны гарчгаас та бүхэн анзарч байгаа X эсвэл майгыг засах дасгалууд гэж энэ төрлийн дасгалуудыг ерөнхийдөө маш олон хүмүүс комментоор болон мессежээр асуусны үндсэн дээр бэлтгэлээ. Тэгэхээр видео эхлэхээс өмнө энэхүү контент нь эмчийн зөвлөгөөний контент биш гэдгийг сануулъя. Physical therapist эсвэл эмчийн зааварчилгаар хийдэг дасгалууд тусдаа курсээр байдаг учраас би ямар нэгэн тиймэрхүү асуултууд ерөөсөө хариулахгүй шүү гэдгийг ямар ч анхааруулчих. Тэгэхээр энэ видео нь бол ерөөхдөө нэг оршилтой хоёр тусдаа видео байх болно. Нэг нь болохоор майгыг засах дасгал, нөгөөх нь одоо бидний хэлж заншсанаар X хөлийг засах одоо дасгалын төрлүүд байгаа. Та бүхэн оршил хэсгээс аль нь ямар учиртай, ямар ялгаатай гэдгийг товчон харчаад танд аль нь асуудал нь байгаа гэдгийг хараад сонгоод үзээрэй. Би яагаад эмчийн зөвлөгөөний контент биш гэдгийг дахин хэлээд байгаа гэхээр ерөнхийдөө дасгал хөдөлгөөний мэрэгчлэтнүүд судлаачид авч үзээд ямар төрлийн одоо гажигуудыг засах боломжтой вэ гэдгийг ерөнхийдөө нэг дөрөв ангилж үзсэн байдаг. Үүний хамгийн ихнийх нь давтагдсан тодорхой хөдөлгөөнүүдийн улмаас үүссэн аль нэг талын булчин хэтэрхий чангалсан, эсвэл аль нэг талын булчингууд нь хэтэрхий суларсан тэр одоо төрлүүдийг хэлдэг. За хоёр дахь нь болохоор өдөр тутамдаа бид нэр хэвийн бусаар суух, эсвэл зогсох, эсвэл хэвийн бусаар хөдлөх тэр одоо хүчин зүйлээс үүдсэн гажигуудыг хэлж болдог. За гурав дахь нь болохоор аль нэг мөчийг илүү давуутайгаар тогтмол байнга ашигласны улмаас үүдсэн гажигуудыг нэрлэж болдог. Дөрөв дахь нь болохоор үеийн тэнцвэр болон уян хатны байдал алдагдсан бэлтгэлийн үеэр одоо дасгалаа хэтэрхий тэнцвэргүй хийснээс болж үүссэн тэдгээр гажигуудыг нэрлэдэг. Эдгээр гажигуудаас бусад хүчин зүйлсээс үүдсэн буюу одоо ясны эсвэл гэмтэл соггийн болон бусад хүчин зүйлсүүдээс үүдсэн тийм төрлийн гажигуудыг бол эмчийн зөвлөгөөгөөр заавал засаж одоо эмчлэх юм эсвэл өөр ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байдаг. За нэлээд олон тайлбар хэлжлээ, гол сэдвүүрээ оръё. Тэгэхээр майг гэдэг нь ямар ойлголтыг хэлж байгаа вэ гэхээр үүнийг бид нэр англиар нэрлэхдээ болохоор outward knee эсвэл bowed knee гэж хэлдэг. Өвдөгний чинь хэсэг одоо гадагшаага эргэсэн ийм байдалтай. За мөн шилб болон одоо арцгны хэсгийн үе бас үнийг дагаад ачаалсан байдалтай тийм үеийг хэлж байгаа. За X хөлийг ямар хөл вэ гэж нэрлэх вэ гэхээр өвдөг нь дотгошоогоо болсон хэлцээ гэж байгаа. Үүнийг бид нэр англиар нэрлэхдээ болохоор inward knee эсвэл knock knee гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр mag гэдэг төрөл эсвэл X гэдэг төрөлд аль алин дээр нь аль нэг булчингууд нь хэтэрхий чангарсан, нөгөө хэсгийн булчингууд нь хэтэрхий суларсан тийм одоо төрлүүдийг хэлдэг. Тэгэхээр эднэрийг бид нэр буцаагаад одоо чангарсан булчингуудаас суллаад сунсан булчингуудыг эргүүлээд байранд нь оруулах хэрэгтэй тийм төрлийн дасгалнууд байгаа шүү. Тэгэхээр энэ дасгалуудыг хийхэд танд ийм эрзээ хэрэг болж магадгүй. За мөн ийм одоо сундаг ийм төрлийн эрзээнүүдийг би нэг тодорхой хэмжээний зарим нэг дасгалууд дээр хэрэглэн. За мөн эрзээнэн бөмбөгүүдийг бас бид нэр хэрэгжилж болох тиймэрхүү дасгалнууд байгаа. За майг дээр болохоор чангарсан булчнууд нь болохоор таны өгзөгний буюу глютеус төрлийн одоо групп булчингууд байдаг. Сонсон булчингууд нь болохоор hip adductor буюу одоо хөлний дотор талын хэсгийн булчингууд сунчихсан. Ингээд одоо гадагшаа болоод сунцсан тийм ээ. Ингээд дотгошоо олцсон бол илүү чангарсан байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр майг дээр бол илүү сунаад гадагшаа олцсон. За тэрийг дагаад энэ уртлын шилбэний уртлын anterior tibialis гэдэг булчин бол бас сунсан байдалтай байдаг. Тэгэхээр энэ булчингуудыг бид нэр буцаагаад сунгах хэрэгтэй гэж ойлгож байна. Одоо их гэж байгаа дасгалууд нь миний түрүүнд дурдсанчлан хэрвээ ямар нэгэн яснаас үүдэлтэй гажиг биш болвол тань ямар ч сан туслах хэрэгтэй. Энэ дасгалуудыг та нэг ерөнхийдөө нэг 10 удаа ч юм уу хийгээд тэгээд сунгаад яваад 7 хоногт дор хаяж нэг 3-аас 5 удаа хийжээж тодорхой хэмжээний нэг үр дүнд хүрдэг. X төрлийн гажиг дээр болохоор бидний ямархуу төрлийн булчингууд нь сул байгаа вэ гэдгийг бас анзаарч үзэхэд бол хөлний ул одоо их тийм хавтгай, сайн, суйртай
биш байдгаас болсон байдаг. За дээрэс нь бидний уртлын quadriceps гэдэг дөрвөн толгойн булчин бол их сулбар одоо бүлбэр ч юм уу байснаас үүдэлтэйгээр бидний өвдөг тотгошоогоо болж болох боломжтой байдаг. За чангарсан булчинд болохоор hip adductor буюу одоо хөлийн дотор талын одоо тотгошоогоо ингэж хөдлөхөд одоо оролцдог энэ булчин хитрхи их чангарсан. За tensor fasciae latae гэдэг энэ хажуутлын хэсгийн булчин байдаг. Тэр бас чангарсан байдаг. Тэрхий сунсан байдаг булчингууд нь болохоор gluteus medius, gluteus maximus гэдэг одоо өгцөгний булчингууд байдаг. За дотгошоогоо иргэсэн өвдөгний хэсгийн дасгалууд дээр бид нэг дийлэнхийн ерөөхдөө газар хэвтэж байгаад газар сууж байгаад хийчин. За хамгийн ихний дасгал бол хөлөө нэг хөлөө жигээд нөгөө хөлөө болохоор хажуу тийш нь тавьж байгаад таасны хэсгийг газраас хөндөрүүлэхгүйгээр хажуу тийш нь эргүүл. За дээш нь хажуу тийш нь болгоод буцаагаад болгон за нэг амар хол явуулах бол нэг шаардлагагүй. За аль болох хөлөө хөндөрүүлэхгүйгээр хажуу тийш нь болгоод буцаад гадагш нь болголоо. Аль болох хөндөрүүлэхгүйгээр буцахтаа арай хурдан доошлохтаа удаан явууллаа. Үргэлжлүүлээд нөгөө талаас явж үзэж байна. Энийг за ерөөхдөө нөгөөлөө тавилаа, хажуу тийш нь болголоо. Хөлөө хөндөрүүлэхгүйгээр тааза хөндөрүүлэхгүйгээр хажуу тийш. За ингээд нэг талдаа нэг 10 хөлөө ачаад хажуу талынх нь энэ булчин бид нэр суллна. Одоо энийг ажиллагаанд оруулна гэж ойлгож байна. За тэгээд хийн тулд бид нэр хажуу тийш нь эргүүлнэ, гадагш нь эргүүлнэ. За гадагш нь эргүүллээ. Зөөлхий эргүүлээд дараа нөгөө тийш. Нөгөө тийш эргүүллээ. За ингээд нэг талдаа нэг гадагш нь 5, дотгош нь 5 тэ. За дотгош нь эргүүллээ. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өвдөгийн дотгошоогоо болсон хэсэг гэдэг бол яг зэрэгэлдэх үеинүүдтэй дахиад өөр өөрчлөлтүүдийг өгөөд өгдөг. Тэгэхээр өвдөгний үений дараачийн үе болол доошоогоо шагаан үе тийм ээ. За дээшийг оллоор бидний арцгийн үе баг. Тэр энэ үеинүүд аль нэг үений одоо тэнцвэр юм уу эсвэл уян хатан байдлаа одоо алдагдахад дараачийн үеиндээ дахиад нөлөөлөд идэг. Тэгэхээр тийм болохоор бидний одоо жишээлбэл дотгошоогоо эргэсэн бол хөлчин доотлын шагааны хэсэг бас дотгошоогоо эргэсэн байна л гэж ойлгож байна. Хэрвээ гадагшаа эргэсэн бол те хөл гадагшаага юм байралтай болчдөг тийм ээ доотлын. Ялгаагүй бас арцгийн хэсэг бас ишиг олчдөг. За тийм учраас энэ хэсгийг бас хийгээд ажилуулад байгаа юм. За нөгөө талдаа бас ялгаагүй ингээ явчихна. Буцаж эргүүлээд за дараагийн дасгал бол бид нэр E-version гэдэг хөдөлгөөнийхийг дотгошоогоо болгоно гэсэн үг. Хөлөө дотгошоогоо болгоно. Нэг ингээд уйчи ямар нэгэн эрзэнээр тавьж уйжгаад явуул арай амар. За уяад би энэ талаасаа татаад хөлөө зүгээр аччих. За тэгээд хөлөө ачаад тэгтээ зөвхөн одоо шагааны хэсгээрээ хажуу тийш нь
болгоно гэсэн үг. За ингээд. За дахиад явчих. Энэ хөлний доотлолт бас өөр юм одоо хөнгөн жоох өндөрлөх юм байвал бас айгүй зүгээр байгаа. Тэгээд надад болохоор байхгүй учраас би зүгээр ингэ явчих. Өвдөгний хэсгийг ер нь бол хөдлөхгүйгээр тэгээд хажуу тийш нь болгоно гэсэн үг. Хажуу тийш нь болгоод дотгош нь болгоно гэсэн үг. Хөлөө тэ. За. За хөдөлгөөний үед бол дээшээ доошоо биш тийм ээ. Хажуу тишээ дотгошоогоо эсвэл гадагшаага. Тэгээ энэ бол одоо эсрэгцэл нь бол дотгошоогоо байдаг. Тэр дотгошоогоо хэсгийн болчингуудыг л жоохон ачлуулах гэдэг гэсэн. За дараагийн дасгал бол нэрийн хажуу талын хэсгийг энтлийн хэсгийг ажилуулах тийм дасгал байгаа. Side plank гэдэг дасгал байдгийг та бүхэн мэдэх болвол хөвлөний суур арцагны булчин ажилуулдаг тийм дасгал. Тэр side plank дээр бид нэр хэд ямар хуу одоо байрлал авдаг вэ гэхлээр таны одоо тохооч нь дотгошоогоо эсвэл гадагшаага биш тийм ээ. Яг ийм тэгшхэн байгаад та дээшээ босох үед таны энэ одоо ерөнхий байрлал чинь ийм тэгшхэн нэг ийм шулууныг үсгэх хэрэгтэй байдаг. Хөл бол яг заавал яг энэ хоошоогоо эсвэл дээшээ ийм ирэн гарац болвол биш. Ерөнхийдөө та дээшээ босоход таны бие чинь тэгш шулуун руу болох хэрэгтэй гэж ойлгож байна. За энэ дээр болохоор бид нэр ерөнхийдөө энэ дээшээгээ барих нь хамгийн амархан хувилбар байдаг тийм. Дээшээ барих нь хамгийн амархан хувилбар. Дээшээгээ байраад 5 секунд болоод тэгээ буцаад доошо боно. За яг дээш нь болголоо. Баярлалаа. За энэ ч мэдээж таны глют одоо transverse abdominis гэх юунит дотор байгаа одоо хөвлөний дотор талын булчингууд ерөөхдөө таны суур арцгийн булчингууд quadratus lumborum гэд бус булчингууд ажилдаг. Зэг нурууны доод хэсэг өвддөг хүмүүс бас энэ дасгалыг айгу гоё яадаг. Нурууны доод хэсгийн дасгалыг тусдаа видео байгаа. Тэр видео руу та бас ороод үзээрэй. Би бас линк дээр холбоод өгчээ. За энэний дараагийн хэцүү болвол та ингээд 5 секунд барьж чадж байгаа бол дараачудаа 10 секунд ч юм уу те. За тэгээ солбоод нөгөө талдаа бас явах хэрэгтэй те. За тэгээ 10 секунд барьж чадж байгаа бол дээшээ доошоо болгох маягаар ажиллуулж өгнө. За энэ мөрөн дээр бас жоохон ачаал ирж байна. Суур арцагны одоо хэсэг бол илүү идэвхжиж байна. За дээшээ доошоо болоход жоохон хэцүү. Дээшээ доошоо явахдаа та яг ерөөхдөө 10 барих 10 удаа хийчихэд хангалттай. Дараа нь мэдээж нөгөө талдаа хийн. За тэгээд энэ хувилбарын мэдээж дараагийн хэцүү хувилбар болвол одоо юу вэ? Шагаан хөлн дээр тогтох гэдэг те. За ингээд барих бол арай илүү хэцүү болно. Гэхдээ мэдээж дөнгөж эхэлж байгаа бол заавал шагаан дээр явахгүй зөвхөн өвдгөн дээр явбал яг тэр итгэвчлэлтийг мэдрээд хийх нь хамгийн чухал. Яарах ерөөсөө шаардлагагүй байгаа. За дараагийн дасгал бол clamshells гэдэг дасгал байна. Энэ болохоор түрүүчийн бидний хамгийн ихэнд хийсэн хөлөө гадагш нь болгодог тэр хөдөлгөөний яг хэвтсэн хувилбар байгаа. За газар хэвтээд та толгоогоо мэдээж тухтай байлгаад газар тавьчаар. За тэгээд бид нэр дотгошоогоо болгосныг буцаад гадагш нь болох гэж байгаа учраас
Энэ арцэгний үе болон за дээрэс нь доотлын нооны шагааны үе арцэгний үеийг бид нэр хөдлөхгүйгээр тэгээд дээшгээ болгоно гэсэн үг. За энэ ч нэг тодорхой хязгаар түрээд угаасаа зогсно. Бүр ингэж дэлгэчих юм бол таны доотлын чинь бие хэсэг хөдөлчин анзаарах юм бол за дээшээ олголоо. За дээшээ ингээд өшөө жоохон байрвал би энчээ болон одоо энэ таасны хэсэг дээр бас мэдрэгдэж байна. За дээшээ боллоо. За энийг ингээд нэг доор хийж 10 удаа 10-аас 20 удаа хийж болно. За дээшээ мэдээж хитрхи удаан барих юм бол таасны чинь болчингууд илүү их ингээд чангараад жоохон тухгүй болж магадгүй. Тэгэхээр нэлээд байрж агаад тэгээд буцаага доош нь болно гэсэн үг. Яг энэ байдлыг мэдээж биеийнхаа яг нөгөө талдаа бас хийчихнэ. Дараагийн дасгал бид нэр дахиад 2 хөлөө уйчи. Энэний оронд нөгөө жижиг уяа уйж бас болно. Жижиг ирзэн байдаг шүү дээ. За тэр ирзэнийг уйж болно. За энийг энэс арай урт, арай скол арай ерөөхдөө ингээд нэг юм дундаж маягаар ячи. За хэвтэж ягаад нэг хөлөө гадагш нь болгоно. Доош нь олголоо. Буцахтаа арай удаан. За тэгээд мэдээж буцаж ирээд хитрхи амархаас өмнө та буцаагаад дотгош нь биш гадагш нь болох хэвээр. За мэдээж түрүүний хийсэн дасгалуудаас илүү одоо resistance band тэ болохоор илүү жоохон хэцүү магадгүй илүү жоохон үр дүнтэй ч гэж болно. За гэхдээ resistance band тань байхгүй бол мэдээж зүгээр юу ячаарай. Яг юм дээр бол мэдээж толгоо газар тавиараад ихгүй бол хүзүүчин чилжнэ гэдэг шүү дээ. За ингээд нөгөө талдаа бас ялгаагүй хөлөө ингэж явчихна. Таасны хэсэг, за хөлний уулны хэсэг, шагаан хэсэг нэг хөдлөхгүйгээр зөвхөн л одоо бид нэр өвдөгний хэсгээл хөдлөх ёстой гэж ойлгож байна. За видеоны эхэнд дурдчихсан бидний өвдөг дотгошоогоо болоод байгаагийн гол бас нэг шалтгаануудын нэг бол quadriceps булчин, дөрөв толгой булчин маань сул одоо чадалгүй байгаад байгаа гэж хэлж байна. Энэ дээр бид нэр ерөнхийдөө энийг чангаруулах дасгал хийхин тулд бид нэр quadriceps-ийг ачааллуулахын тулд squat дасгалыг хийдэг. За тэгээд доошогоо ерөөсөө суун. Хөлөө ерөөхдөө мөрний хэмжээтэй зай авч яагаад тэгээд доошогоо суугаад за хэрвээ бүр их доошогоо явахгүй байх юм бол яг хурж байгаа тэр хэсгээрээ одоо ачаалуулчих болно. Яг л зөвхөн энэ quadriceps-ийг л бид нэр ачаалуулах гэж байгаа учраас доошогоо суугаа явчих болно. За хөлөө ойрхон тавьдгийн учир нь болохоор илүү сайн ачаална. Хөлөө хоёр хөлөө зайтай хол тавьчих юм бол илүү одоо өөр талын булчингууд нь за мэдээж таасны хэсгийн булчингууд чинь илүү ажиллаад явчихна. Ойрхон тавьчвал quadriceps чинь илүү ажиллана гэсэн үг. За ингээд ойролцоогоор за нэг 10-аас дээшээ 20 удаа ч юм уу те. За эхлээд та 10 явж чадчих байгаа бол тоогоо нэмээд 15 болох ч юм уу. 15 явж чадчих байгаа бол 20 яваад тэгээд явна гэсэн үг. Гараа урагшин барьсан ч болно.
За ингээд дасгалж гэнэ гэсэн үг. За ерөнхийдөө засах дасгалууд иймэрхүү байна. X хөлийг эсвэл бол майгыг засах дасгалуудыг ерөнхийдөө ингээд хийхэд бол ерөнхийдөө зүү тогтолыг нь олох нь айгүй чухал байдаг. Зүү тогтол нь ерөөсөө чангарсан, суларсан булчингаа мэдээд түүнийг нь эргээд байранд оруулах. Яг ийм одоо гажигуудтай тулгархгүй байх өөр нэгэн зүйл нь бол ерөөсөө та алхах хөдөлгөх шаардлагатай. Тэр хөдөлгөөний дутагдалд орсноос болоод дандаа иймэрхүү гажигууд бий болсон байдгийг энд бас дахиад нэмээд хэлчихье. Өөр видеонтой холбоотой бусад их сурвалжуудыг би видеоны одоо тайлбар хэсэгт холбоод доотлолт холбогдсон байх болно. Видео танд таалагдсан бол лайк дараарай. За мөн өөр ямар зүйлсийн талаар мэдмээр байгаа тэр талаараа мэдээж комент хэсэгт одоо ирүүлээрэй. Тэгээд миний subscribe-ийг бол subscribe тавьчих дараарай. Ингээд дараагийн видеогоор уулзъя.